За жил гарны өмнө миний амьдрал одоогийн шиг байна гэж хизээч төсөөлөөгүй явжээ. YouTube хийгээл, камерын өмнө бичлэг хийгээл те хэрэгтэй ч юм уу хэрэггүй ч юм уу нэг юм яриад. Тэгэл хүмүүсийн өмнө гараад хүмүүс инээлэх гээл комеди яриад. Тэгээд миний амьдралыг ингэж хурдан өөрчлөхөд нөлөөлсөн 6 номын талаар ярилцъя гэж бодлоо. Хай, хөрөнгө оруулагч Тэмүүлэн байна. Мөнгөний сэтгэл зүй, хувийн санхүү ярьдаг Money Wise Match channel тавтай морил. Өнөөдрийн дугаараар та бүхэнтэйгээ би миний амьдралд хамгийн их нөлөөлсөн 6 номны талаар ярилцъя гэж бодлоо. Нэгдүгээрт нь finance, хоёрдугаарт нь хувь хүний хөгжил, за гуравдугаарт нь хэрхэн үр бүтээмжтэй амьдрах вэ гэдэг хэсэг болгоо те 2 номны тухай та бүхэндээ ярилцъя гэж бодлоо. Ингээд let's talk about money. Finance. За санхүүгийн тал дээр миний хамгийн анхны уншсан ном бол I will teach you to be rich гэдэг ном байгаа. Ramit Sethi гэдэг зохиолч бичсэн. Тэгээд хамгийн анх Ramit Sethi гэдэг хүнийг анх YouTube ярьсгыг нь олж үзээд тэгээд номыг уншихаар шийдсэн. Тэгээд за нэр бол мэдээж жоохон scammy, тэгээд жоохон хулх нэртэй чамайг баян болгоно гэд. Тэгтээ бол энэ номыг уншаад надад төрсэн хамгийн анхны сэтгэл бол юу юм гэхээр ийм амархан байсан юм уу гэдэг сэтгэл төрсөн. За тэгээд тэрнээс гадна аль эрт энэ номыг олж авч уншихгүй явдаа гэдэг сэтгэл надад төрсөн. I will teach you to be rich гэдэг ном бол хувийн санхүүгээ гартаа контролдоо оруулж авах тийм арга барилуудыг step by step-аар ингээд заагаад өгсөн байдаг. Тэгээд энэ ном нь болохоор ерөнхийдөө бол Америкийн нэгдсэн улсад амьдарч байгаа Америкийн нэгдсэн улсын иргэдэд одоо илүү тохиромжтой ном гэж би одоо харж байгаа. Тэгээд гэхдээ бол хүн хаана төрсөн, хаана амьдарч байгаагаас шалтгааллахгүйгээр арга барилуудыг амьдралдаа хэрэгжүүлж болдог ном юм аа. Тийм болохоор та бүхэн хувийн санхүүгээ контролдоо оруулъя, санхүүгөө ойлгоё гэж бодож ивэл энэ номыг авч уншаарай. Мөнгийг мөнгө юу нь яаж ажилдгийг, яаж баян амьдралаа бүтээх юм, яаж өөр мөнгийг зарцуулбал дээр байдгийг, мөнгө өөртөө зарцуулна гэж юу байдгийг гэдгийг мэдхийг хүсвэл I will teach you to be rich гэдэг номыг авч уншаарай. За мөнгө хураан мөнгөө өсгөх нь, мөнгө ашиглана гэдэг мэдээж чухал зүйл боловч за мөнгийг бас үрж өөртөө зарцуулж сурах нь бас их чухал юм а гэдгийг ойлгож авсан. За яагаад тэгэхээр хүмүүс мөнгө хураагаад байдаг. Тэгээд дараа нь зарцуулж чадахгүй өөрөөсөө харамлаад айгүй тийм стресстэй ч юм эсвэл тавгүй байдалд ордог. Тэгээд энэ ном дээр хамгийн гол нь юу гэж хэлдэг вэ гэхээр өөрийнхөө дуртай юмд мөнгө харангуй зарцуулаад дургүй юмнасаа мөнгө харамлж сурах хэрэгтэй гэж заасан байдаг. За санхүүгийн тал дээр миний амьдралд нөлөөлсөн хоёр дахь ном гэвэл Morgan Housel Psychology of Money. За энэ ном болохоор санхүүгийн арга барил step by step тийм арга барил заасан ном бол биш. Хамгийн гол нь сэтгэлзүйн талаасаа мөнгө гэдэг чи яг юу юм бэ? Тэр талаасаа бичсэн ном. За энэ номыг унших болсон шалтгаан гэвэл мөнгө гэдэг бол зүгээр нэг цаас биш зүгээр нэг зоос биш. Нэг улсын мөнгөнд тэмдэгт биш. Хамгийн гол нь сэтгэл хөдлөл, emotion, амьдралыг харах өнцөг, сэтгэл зүйн том тийм шинжлэх ухаан юм байна гэдгийг ойлгоод тэгээд энэ номыг уншихаар шийдсэн байгаа. За энэ номны талаар товч танилцуулахад ерөнхийдөө бид нэр мөнгөний шийдвэр гаргахдаа мөнгөө захирахаас илүүтэйгээр өөрсдөө яаж захирах вэ? Мөнгөний шийдвэр дээр харах өнцгөө яаж өөрчлөх вэ? Яаж зөв харах вэ? Яаж өөрийгөө захирч мөнгөн дээр зөв шийдвэр гаргах вэ гэдэг талаас нь бичсэн ном байгаа. Тэгээд энэ ном биднэрт юуг сануулж байна гэхээр хүн гэдэг амьтны сэтгэл зүй мөнгөний шийдвэр дээр мөнгөний сэтгэл зүй мөнгөний шийдвэр дээр маш чухал үр гүйцэтгэдэг юм аа. Хүн гэдэг амьтан өөрийнхөө сэтгэл зүй тэр эмоцоо ойлгоод ингээ мэдээд авчих юм бол дараа нь мөнгөтэй болоход тийм хэцүү биш ээ. Тэгээд мөнгөтэй болоод тэр мөнгөө дараа нь хадгалж үлдэхэд бас тийм хэцүү биш ээ гэсэн санааг бичиж өгсөн байдаг. За тэгээд энэ номон дээр бидний мэддэг хэрнээ анзаардаггүй, за анзаардаг хэрнээ мэддэггүй, тэгээд өөрөө ингээ хэрэгжүүлдэггүй ямар янз бүрийн юмнууд гардаг. Жишээлбэл хүмүүс бид нэр мөнгөө хадгалах ямар чухал вэ гэдгийг мэддэг хэрнээ хадгалдаггүй. Хүн мөнгөө ямар нэг юмд өрөнгүүд гадны өөр хүмүүс хараад энэ ямар сони юм бэ? Яагаад ийм юмд мөнгө урж байгаа юм бэ гэд ойлгохдгүй тийм ойлголтууд байдаг. Тэгэхээр энийг зохиолч номдоо юу гэж тайлбарладаг гэхээр хүн болгон өөр газар төрсөн, хүн болгон өөр үед төрсөн учраас хүн хүний мөнгөний хандлага, харах өнцөг нь ондоо байдаг юм аа. Тийм болохоор no one is crazy. Тэгээд хүмүүс юунд мөнгө урж ийн тэр нь яг тэр хүндэл зөв бусад хүмүүст ойлгомжгүй харагддаг юм аа. Гэх мэт жишээнүүдийг ингээд татаж авч бичсэн байдаг. Маш сонирхолтой. За тэгээд та бүхэн мөнгөний сэтгэл зүйг ойлгоё гэж бодож ивэл унших number 1 ном бол энэ Psychology of Money. Тэгээд энэ номноос мэдэж авсан миний нэг зүйл юу гэхээр баян хүмүүс баян гэдгийг харуулдаг. Баян гэд харуулдаг байгаа ингээд баян гэж харагдаад байгаа улсууд нь яг ерөөхдөө цаана ядуу улсууд өөртөө итгэлгүй улсууд байдаг юм аа гэдгийг бичиж өгсөн байдаг. За хувь хүний хөгжлийн тал дээр миний амьдрал нөлөөлсөн нэгдүгээр ном нь The Pathless Path.
Paul Miller гэдэг хүний бичсэн ийм ном байгаа. За тэгээд энэ ном миний work life balance тэгээ ер нь бол ажил гэдэг юмыг харах өнцгийг их өөрчилсөн ном байгаа. За ихэнх хүмүүс амжилт амьдрал гэдэг юу юм бэ? Тэгээд амжилт амьдралын үнцэн гэж юу юм бэ гэдэгт маш хэвшмэл ойлголттой байдаг. Тэр нь юу гэсэн үг юм бэхээр зохиолын бичиж байгаа бид нар багшийнхаа сайн үгэн цаа авах хэрэгтэй, хичээлээ сайн хийх хэрэгтэй, онц дүн авах хэрэгтэй, сургуулаа сайн төгсөөд гайгүй коллежид ороод, сайн коллежид ороод, сайн мэргэжил эзэмшээд тэгээд сайн ажилд ороод, гайгүй компанид өндөр цалинтай ажилд ороод, тэгээд хизээ нэгэн цагт ихнэр хүүхэдтэй болоод, тэгээд машинтай болоод, байшинтай болоод, тэгээд хизээ нэгэн цагт хоросон мөнгөө тэтгэврт гараад гоё энэ тэмгээр амрал зугаалга хийгээд ингээд үрж өнгөнөө. Ингээд нэг хүний амьдрал ингээд дуусчих юм. За ийм нэг амьдралыг хүмүүсийн 98% бодлоор ideal буюу гоё амьдрал, амжилттай амьдрал гэж үздэг байгаа. Тэгээд мань зохиолч ийм амьдралыг одоо номдоо юу гэж бичсэн бэ? Default path. Одоо яг өгөгдмөл зам гэж тэнглэсэн байдаг. За тэгээд ийм амьдралаар ад жаргалтай, амжилттай яваа зөндөө хүмүүс байгаа. Гэхдээ бас ад жаргалгүй, өөрийгөө олохгүй, бас жоохон бүтлгүй яваа хүмүүсүүд зөндөө байдгаа гэж Paul Miller зохиолч номондоо бичсэн байна. За тэр ад жаргалгүй яваа хүмүүст амьдралыг тулах бас өөр нэг зам байдгаа, бас альтернатив нэг зам байдгаа. Тэрийг нь манай зохиолч юу гэж нэрлэдэг вэ гэхээр pathless path. Тэгээд замгүй зам гэж нэрлэдэг байгаа. За тэгээд энэ замгүй замаар явж байгаа хүмүүс ихэнхдээ яадаг юм гэхээр өөрийгөө олох гээд амьдралдаа олох гээд ер нь би энэ хорвоод яах гэж ирсэн. Энэ дэлхийд ер нь яах гэж амьдраад байгаа гэсэн гүн асуултуудыг хүн түн асуултуудыг өөртөө асууж өөрийгөө олох гэж явж байгаа тийм усуд байдгаа. Тэгээд тийм усуд бас зөндөө байдгаа. Чи ганцаараа бишээ гэсэн санааг бичиж өгсөн байдаг. За тэгээд энэ замаар явж байгаа хүмүүсийг ихэнхдээ юу хүлээж яддаг гэхээр маш найдваргүй, урьдчилан тааж болохгүй, ирээдүй хүлээж ядгаа. Тийм болохоор айх хэрэггүй. Ийм усуд зөндөө байгаа. Өөрийгөө олох яг үнэн мөн чанараа амьдралын үн цэнэ олоход энэ ном танд туслах болно гэсэн санааг бичиж үлдээсэн байдаг. За энэ номноос миний ойлгож авсан нэг зүйл take away бол өгөгдсөн зам default path ганцхан тийм default өгөгдсөн зам амьдрал байдгүй маа бас өөр аргаар амьдарч болно. Өөрөөр амьдарч болно. Өөрийнхөө хүссэн зүйл мөрөөдлөө биелүүл өөрийгөө нээж, өөрийгөө олж хайж тийм ажралд хүрэх тийм зам байдаг юм аа. Pathless path. Тийм болохоор тэрнгүүр явхаас айх хэрэггүй. Өөр олон хүмүүс байгаа. Тэгээд тэр ажралыг олсон, өөрийгөө нээсэн олсон хүмүүс зөндөө байгаа шүү гэж зохиолч маань биднэрт урам зориг өгж энэ номыг бичсэн байгаа. Тэгээд энэ номыг уншихад маш гоё байсан. Тэгээд та бүхэн ч гэсэн авч уншаарай. За хувийн хөгжлийн тал дээр нөлөөлсөн хоёр дахь ном нь Stephen R. Covey-гийн бичсэн The 7 Habits of Highly Effective People. За энэ номыг би 4 жил уншиж дуусгасан. Одоо амжилттай яваа хүний 7 дадал гэдэг одоо монголоор орчуулах юм бол. За энэ ном дээр юу гардаг вэ гэхээр хувийн хөгжил, карьерийн хөгжлийн талаар гарсан байдаг. Тэгээд зүгээр нэг арга барил сураад тухайн үед ингээ аргалах биш, хамгийн гол нь яаж зөв амьдрах уу? Яаж зөв юмыг хийгээд тэгээд амьдралаа зөв голдролд оруулах уу, карьераа зөв голдролд оруулах уу, амжилтанд хүрэх вэ гэдэг арга барилыг habit, дадлыг зааж өгсөн ном байдаг. За энэ ном ерөнхийдөө амьдралтаа өөрчлөлт оруулъя, карьертаа өөрчлөлт оруулъя, карьертаа дэвшийе, ахий гэсэн хүн бүр зориулж бичсэн ном байдаг. Тэгээд энэ номон дээр юу гардаг вэ гэхээр ерөнхийдөө бидний амьдралтаа хэрэгжүүлэх ёстой 7 үндсэн зарчмын тухай гардаг. За тэгээд энэ 7 үндсэн зарчмыг зөв ингээд хэрэгжүүлсэн дадал болгоцсон байх үед хүн болгон хүссэндээ хүрч хүснээ авч хүссэн карьертаа хүрч болно гэсэн санааг бичиж өгсөн байна. За тэгээд та бүхэн ер нь өөрсдөө энэ номыг авч уншсан дээр баг. Тэгээд хамгийн гол нь аюул олон хил дээр маш олон хэмжээгээр борлуулагдсан 40-50 сая хувиар ингээд борлуулагдсан ном, дэлхийд даяар борлуулагдсан ном. Тэгээд өөртөө авч уншаар маш сонирхолтой байна. Тэгээд энэ номноос миний мэдэж авсан нэг зүйл take away юу вэ гэхээр хүн ер нь өөрийнхөө амьдралыг өөрөө гартаа авч иж амьдралаа ингээд зөв чиглүүлж явд юм аа. Тэгэхгүй амьдралд юу болох нь вэ гэд хүлээхгүй нь урсгалаараа явна гэж ярьдаг тийм манайхан. Тэгээд хүлээхгүйгээр хэрв чи амьдрал тэгээ өөрийнхөө амьдралыг өөрийнхөө гартаа авчих юм бол тийм амьдралаа чиглүүлээд чи өөрөө ингээд урд нь жолоочийн суудалд ингээд суугаад явна гэсэн санааг маш сайн ойлгож авсан байгаа. Productivity. За амьдралдаа үр бүтээлтэй байх тал дээр миний уншсан одоо миний амьдралд impact өгсөн, нөлөөлсөн. За нэгдүгээр ном нь Matthew Dicks гэдэг хүний бичсэн Someday is Today. За би энэ номны тухай бас book review хийсэн байгаа. Та бүхэн бас сонирхоорой. За энэ ном дээр юу гардаг вэ гэхээр хүн амьдарч явах хугацаанд цагаа хэрхэн зөв зарцуулж амьдралдаа хэрхэн их хийж бүтээх вэ гэдэг талаар 22 тийм actionable одоо шууд амьдралдаа ингээд хэрэгжүүл болох тийм арга барилыг зааж өгсөн байдаг. Тэгээд энэ бол миний унших дуртай номнуудын нэг байгаа.
За тэгээд энэ номонд зохиолч өөрийнхөө туулж өнгөрүүлсэн амьдралын тухай бичсэн байдаг. Тэгээд яг л те супермен шиг айгүй их олон юмыг амжуулж, айгүй их богинохон хугацаанд их юм хийж те амжилтанд хүрсэн. Тэгээд өөрийнхөө түүхүүдийг ингээд бидэртэй хуваалцсан байдаг. Тэгээд би энэ номыг уншиж байхдаа яаж те ийм их юмыг ингэж богинохон хугацаанд ингэж хийж болдгийм болоо. Тэгээд ер нь болдгийм байна гэдэг дүгнэлтэнд энэ номыг уншиж дуусаад хүрсэн. Тэгээд хүн болгонд 24 цаг байдаг. Тэгээд Matthew Dix бас 24 цаг байдгийн байна. Тэгээд 24 цагийн дотор хэрв зөв ашиглаад цагаа зөв зацуулах юм бол их юм хийж болдгийм байна гэсэн бас дүгнэлтэнд хүрдэг. Тэгээд нөгөө талаас би юу гэж ойлгосон бэ гэхээр бид нар ч гэсэн адилхан 24 цаг байгаа. Тэгээд тэр 24 цагаа бид нар хамгийн гол нь маш үр бүтээлгүй дахиж ирэх мэтээр дураараа ажиллаж, дахиж энэ цаг олдох мэтээр ажиллаж өнгөрөөд юм байна гэж тийм дүгнэлтэнд хүрсэн байгаа. Энэ номноос миний ойлгож авсан нэг take away, нэг зүйл юу гэхээр ер нь танд амьдралд хинч маргааш нөгөөдөр ч юм уу жилийн дараа амьд байна. Одоо ингээ гараад шууд машин дайруулчихгүй гэсэн баталгаа өгөөгүй. Тийм болохоор нэг цаг байхгүй учраас цагаа зөв зарцуулж сураарай гэсэн тийм санааг болгож авсан. За амьдралын үр бүтээлтэй байдал productivity тал дээр миний уншсан, тэгээ миний амьдрал нөлөөлсөн хоёр дахь ном нь болохоор James Clear гэдэг хүний бичсэн Atomic Habits. За энэ номны талаар би бас дэлгэрэнгүй book review хийсэн байгаа. Та бүхэн бас сонирхож үзээрэй. Энэ номыг уншсанаар надад юу ойлгуулсан бэ гэхээр хүн болгон муу зуршилтай, хүн болгон сайн дадалтай. Тэгээд тэр зөв муу зуршил, тэр сайн дадлуудыг сурч бас хайж болдгийм байна гэдгийг бүрэн утгаар нь ойлгуулсан ном. За тэгээд энэ номонд өгүүлснээр бол хүн болгон бид нэр муу зуршилтай, сайн дадалтай, муу зуршлаа хаяа, сайн дадал сурыг, яаж зуршлаа хаях уу, яаж гоё дадалтай болох уу гээл ингээд толгойгоо хашлгаал яваад байдаг. Тэр хүмүүс яагаад муу зуршлаа хайж чаддгүй, сайн дадал ингээд сурдгүй юм гэхээр залхуудаа биш, мотивацгүйдээ биш. Хамгийн гол нь яаж тэр сайн муу юмыг хаях уу, сурж авах уу гэдэг аргачлалаа мэдхгүй, системээ мэдхгүй байгаамаа гэсэн санааг бид нарт энэ номд өгүүлсэн байдаг. Тэгээд муу зуршлыг хаях, сайн дадлыг ингээд өөртөө шингээж авах, өөртөө ингээд сурахад зориулж янз бүрийн фреймворк, аргачлалуудыг гоё бичиж өгсөн байдаг. Тэгээд ер нь хүн амьдралдаа муу зуршлаасаа салъя, сайн дадалтай болъё, гоё юм суръя гэд бодож байвал тэгээд бидний анзаардгүй жижиг юмнаас тэр эхэлдэг юм аа. Жижиг юмнаас эхэлж тэр дадал чинь бий болдгийг, жижиг юмнаас эхэлж тэр зуршил чинь байхгүй болдг юм аа гэсэн санааг бас өгүүлсэн байдаг. За тэгээд энэ номыг уншсанаар би бас өөрийнхөө муу зуршлуудыг бас хайсан, гой дадалтай болсон. Тэгээд та бүхэн ч гэсэн энэ номыг авч уншаарай. Муу зуршлаа хаяарай, сайн дадал зуршилтай болоорой. Маш амархан бүх юм жижигнээс эхэлдэг гэдгийг бас санах хэрэгтэй. За тэгээд энэ номноос миний ойлгож авсан нэг take away, нэг зүйл нь юу гэхээр хүн болгон муу зуршил сайн дадлаас бүрддэг учраас та муу зуршлаа хаяад сайн дадалтай болох тусам амжилт тань руу улам их ойртож идэг гэсэн санааг ойлгож авсан. За тэгээд энэ хүртэл хамт байсан та бүхэндээ баярлалаа. Хэрв та subscribe дараагүй бол subscribe дараарай. Хэрв дардсан бол найз нөхөд, аав ээж, ах дүү, хамаатан садан ер нь миний энэ контент хэрэг болно гэсэн хүмүүстээ бүгдэнд нь шеэрлэг өгөөрэй. Оронд нь би та бүхэнд сонирхолтой, хэрэгтэй контентуудыг бэлтгэж хүргэж явах болно. Ингээд дараа уулзлаа баяртай. Түр чао.